Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байрладаг Стэнфорд их сургуулиас нэг сонирхолтой судалгааг хийсэн байна. За энэ судалгаанд хиймэл оюун ухааныг ашигласан. За хиймэл оюун ухааныг ашиглах замаар хүн ямар одоо өвчин ирээдүйд тусах боломжтой гэдгийг нь урьдчилан таамаглах ийм боломжийг энэхүү судалгаагаар хангаж байгаа юм байна. За хиймэл оюун ухааны шин загвар нь тухайн хүн хэр сайн унтаж байгаагаас нь хамааран эрүүл мэндтэй холбоотой 100 гаруй асуудал үүсэх эрсдлийг нь тодорхойлох боломжтой байгаа юм байна. За энэхүү Стэнфорд их сургуулийн судлаачдын боловсруулсан хэлний загвар болох SleepPM нэртэй энэ загвар нь хэрэглэгчдийг унтаж байх үед нь тархины ажиллагаа, зүрхний цохилт, амьсгалын дохио, хөлний хөдөлгөөн, нүүрний хөдөлгөөнийг нь уншиж өвчний эрсдлийг нь тодорхойлох ийм одоо аппликейшн, ийм хиймэл оюун ухааныг бүтээсэн юм байна. За Nature сэтгүүлд энэхүү хэвлэгдсэн судалгаанд дурдсанаар 1999-2024 оны хооронд 65 мянган өвчнөөс цуглуулсан 580 гаруй цагийн нойрны өгөгдөлд ашиглан хиймэл оюун ухааны загварыг үүнд нь сургасан байна. За өгөгдөл нь шөнийн туршид унтах хэм маягт үнэлгөө дүгнэлт өгдөг эмнэлгийн байгууллагууд болох нойрны клиникээс авсан мэдээлэл тулгуурч байгаа юм байна. За 5 секундын интервалтаагаар тухайн одоо мэдээллээ хувааж ашигласан. За SleepPM нэртэй энэхүү хиймэл оюун ухаан нь өвчнийг урьдчилан таамаглахад сургахын тулд судлаачид энэхүү өгөгдлийг нойрны клиникийн өвчнүүдийн хувийн эрүүл мэндийн түүхээр баяжуулан мэдээллийг улам тодорхой болгоход ашигласан байна. Өвчтөн Паркинсны өвчин, Альцгеймерийн өвчин, солиорол, зүрхний даралт ихсэх өвчин, зүрхний шигтээс төрөв булчиргаан хорт хавдар, хөхний хорт хавдар тусах эсхийг нь урьдчилан таамаглахдаа хиймэл оюун ухааны загвар нь доор хаяж 80% одоо бодиттой байдлаар асуудлыг зөв одоо таамаглаж чадсан нь батлагдсан. Мөн өвчтний нас баралтыг 84% нь зөв таамаглаж чадсан байна. За энэ загвар нь архаг өвчин, ахуй бөөрийн өвчин, цус гарвалт, хэм алдагдaltaй өвчнүүдийг урьдчилан таамаглахад хамгийн бага мариавчлалтаа гаргаж байсан. Зүрхний цохилтын хэм алдагдaltaт нь гэж тооцогддог ийм зүйлийг бол бага одоо тооцоолж чадсан байна. За тохиолдлынхон хувь нь 78% байсан гэдгийг үнэн зөв таамаглаж байсныг судлаачид илрүүлсэн байна. За судалгааны одоо судлаачдын үзэж байгаагаар бүх өгөгдлийн хослон загварт хамгийн зөв таамаглалыг дэвшүүлэхэд тусалсан. Жишээлбэл унтаж байгаа мэт харагдаж байгаа ч гэсэн тарих болвол өөрөө сэрүүн байгаа мэт одоо зүрх синхрон бус байдлаар болвол биеийн тохио асуудал үүсгдэг. За үүнийг нь бол судлаачид судалсан Стэнфорд их сургуулийн загваруудын таамаглалыг улам сайжруулахын тулд гартаа зүүдэг төхөөрөмжүүдийг цаашид ашиглах энэ зорилготой байгаа юм байна. SleepPM-ийн мэдээллийн санд үүнийгээ бол нэмж оруулна. За судлаачид мөн тэдний судалгаанд зөвхөн нойрны клиник туршилтанд оролцсон үедээ эрүүл мэндийн асуудалтай байж болзошгүй гэж таамаглаж байсан өвчтнүүдийг хамруулсан гэдгийг онцолж байна. За өөрөөр хэлбэл ийм байдлаар бол судалгааныхаа төврийг гаргасан гэдгийг анхааруулж байгаа. За ийм судалгааны төв нь хиймэл оюун ухаан олон нийтийн дунд өвчнийг илрүүлэх чадварыг бүрэн төлөвлөхгүй гэдгийг мөн судалгааны судлаачид анхааруулж байгаа юм. За ямар ч тач бол хиймэл оюун ухааныг ашиглах замаар хүний одоо ямар өвчин тусах эрсдэлтэй болохыг нь тодорхойлох боломжтой гэдэг ийм судалгааг Стэнфордын их сургуулиас хийж олон нийтэд хүргэж цаашдаа хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах, болцшгүй өвчний эрсдлээс сэргийлэхэд энэхүү одоо аппликейшн хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болж байгаа юм байна.